За ойлголоо. Тэгэхээр энэ бэлчээрүүл төрийн нийтийн өмч гэдгээр энэ хууль зохицуулагдж байгаа юм байна, тийм ээ. За тэгээд шаардлагатай тохиолдолд энэ гэрээнүүдийг хийж ажиллах юм байна гэд хуулинд орсон байна. За тэгвэл болж байна. Хариулт хангалттай байна. Нэг асуулт асуусан. Энэ нөгөө төрийн өмчийн компаниуд энэ томоохон ялгаруулагчид ингээд тайлан гаргадаг байвал ямар вэ гэсэн асуулт. За ажлыг хариулъя 4. За олон улсын чиг хандлагаар бол томоохон компаниуд ялангуяа төрийн өмчт компаниуд экспорт хийх ESG шаардлага хангах хэрэгцээтэй байгууллагууд бол хүлэмжийн ялгарлаа ил тоо тайлагнах шаардлагатай болж байгаа. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөлд манай оронд түрүү хэлсэнчлэн яг энэ карбон кредитийн зах зээл шин тутам одоо мэрэгжилтэн одоо дутагдaltaй байгаа учраас тухайн одоо хувийн хвшил болоо төрийн өмчит байгууллагуудад болоод санхүүгийн нэлээд том дарамт учирнаа гэдэг одоо тооцоо судалгаа гарч байгаа. Тэгэхээр энэ үүднээс одоо эхний зохицуулалтын дээр бол яг заавал гэж тусгаж өгөөгүй байгаа. Цаашдаа бол одоо зах зээл тогтворжоод одоо эхэлсний дараа бол одоо тухайн төрийн өмчит компаниудыг үүрэг болох боломжтой засгийн газраас чиглэл өгөөж явах боломжтой гэж хуулинд бол тусгаагүй байна.